Beno beno. Beno. За амжилттай эхлүүлчихье да. За сайн байцгаана уу? Намайг Ширэндвийн Игцэг гэдэг. Би Чех улсад ажиллаж, үйлдвэр болон чанарын менежмент, Европын стандартын нийцэл дээр мэргэжсэн ажиллаж байгаа. Мөн хиймэл оюун ухаан, дижитал систем болон интернет, засаглалын чиглэлд сонирхон судалж ICANN-ийн GAG onboarding хөтөлбөрт оролцож байгаа. Үүнээс гадна би тойрог эдийн засаг, байгаль дэвтэ амьдралын хэв маягийг дэмжигч бөгөөд World Law блогийнхаа хүрээнд түүний ухамсарын доктортой ирээдүйн тухай бичиж олон нийтэд хуваалцдаг. Миний хувьд технологи үйлдвэрлэл байгаль гурав салангат зүйл биш. Тийм ч учраас би энийг цогц систем гэж хардаг. Мөн бид шийдэл гаргаж чадвал илүү ухамсартай, илүү тогтвортой дэлхийг хамтдаа бүтээж чаднаа. Тийм учраас өнөөдрийн сэдв яагаад би эхлэх болсон бэ гэвэл Монголд батарейн хэрэглээ маш өндөр болж байгаа энэ нөхцөлд бид нар зөв хэрэглээ, зөв хаягдлаа зөв ашиглах. Одоо миний ярих гээд байгаа энэ систем бол дэлхийн нийтэд хэрэгжих тойрог эдийн засаг. Энэ нь болохоор хогоо бид нар хэрэглээн дээр хянахаас гадна хогоо дахин боловсруулах, их ухдаг биш зөв ашигладаг ийм систем рүү орж байгаамаа. Тийм болохоор хог хаягдал гэдэг бол хог хаягдлыг боломж болгох, хог хаягдал дээр анхаарч ажиллах ийм учраас дэлхий дээр нөөц багасч байгаа. Хог хаягдал нь нэмэгдэж байгаа учраас эхлүүлэхээс өөр аргагүй болсон юм аа. Олон удаа хөдөө би өнөөдөр Чехэд амьдарч байгаа ч гэсэн жил болгон Монголд очдог, Монголын хөдөөгөр аялдаг. Гэхдээ сэтгэлд эмзэгэлдэг зүйл бол хог хаягдлын асуудал байсан миний хувьд. Бид нар өнөөдөр их ухаад, их хэрэглээд, баян болоод бусад зүйлээ бүгдээрээ мартсан учраас тойрог эдийн засгийг эхлүүлэхийн тулд хүн болгон ухамсартай хог хаягдлаа ялгаж хайдаг. Жишээ нь гол асуудал бол батарейн асуудал. Өнөөдөр дэлхий дээр гар утас, цахилгаан хэрэгсэл дээрээс нь нэмэгдээд автомашины цахилгаан хэрэглээр орж байгаа учраас энийг зөв зөвхөстэй ашиглаад энийг буцаагаад бүтээгдэхүүн болгож гаргаж хэрэглэдэг ийм зарчим руу орох юм. Тийм ч учраас монголчууд бид нар байгаль дэлхийг хайрладаг ийм хүмүүс учраас энэний эсрэг хамтын ажиллагааг эхлүүлэх байхаа гэж би бодож байгаа. Өнөөдөр батарейн хэрэглээг зөв хаях, зөв аюулгүй хоримтлал үүсгэж байгаад зөв ашиглах гэдэг дээр яагаад анхаарах болсон бэ гэхээр батарейгаа бид нар өнөөдөр газар нэг шиг батарей хаяхад л ямар их байгаль орчныг сүйтгэдэг вэ гэдэг ерөөсөө анзаардаггүй. Тийм учраас энийг хамгийн нэгдүгээр асуудал болгож Монголдо хэрэгжүүлэх тойрог эдийн засгийн батарейн тойрог эдийн засгийг хэрэгжүүлэхийг зорж байгаа миний нэг алхам юм аа. Уул уурхаа. За яг өнөөдөр олон жил бид нар ямар ч хариуцлагагүй
байсныхаа үр дүнд байгаль дэлхийн хүртэл өнөөдөр ямар их гамшиг, ямар их хорцсон байгааг харж байгаа. Тийм болохоор эхний алхамд хүн болгон хэрэглээгээл зүг болгож батрайн хог хаягдлыг анхааралтай авах маш чухал асуудал болсон байгаа. Тэгээд дахин боловсруулах үйлдвэр хомс түүнээс биш бид нар өнөөдөр ухаад баяжаагүй. Хэрэглээд ерөөсөө сэтгэл нь ханахаа болчихсон. Тийм болохоор энэ систем тойрог эдийн засгийн систем нь нэгнээсээ суралцаад хамтарч бүтээж дэлхийгээ гоё цэвэр сэмцгэр тийм л болгох систем юм байна. Тийм болохоор залуу үе маань ч гэсэн энд суралцах хэрэгтэй байна. Засгийн газрууд ч гэсэн хамтарч ажиллах хэрэгтэй байна. Ус агаар биднэрт хэрэгтэй болохоос бид нар өнөөдөр алтангуур гоёод сайн сайханд хүрээгүй. Тэгээд энэ батрайн тойрог эдийн засаг гэдэг нь юу вэ гэдгийг яг тайлбарлахад хоримтлуулж байгаад дараад нь буцаагаад хэрэгэлдэг ийм системд орно. Тэгэхээр нэг ёсондоо одоо хог багасна, ус агаар хамгаалагдана гэсэн үг. Үүнийгээ дагаад шинэ бизнесүүд нэмэгдэнэ, ажилдаа орлоготой, хариуцлагатай ийм бүтцийг зохион байгуулах юм. Тэгэхээр монголчууд бидний хийх ёстой алхам юу вэ гэхээр хүн бүр дор бүрнэ. Одоо өнөөдөр улс орнуудын засгийн газрууд төрлөөгөө бүх юмаа буруутгадаг боловч бид нар өөрсдөө анхаарч өөрсдөө энэндээ шаардлага хариуцлага тавьж өөрсдөө энийгээ хэрэгжүүлж дасаж сурах ёстой ийм л үе ирчээд байгаа. Дахин боловсруулах үйлдвэрүүд жишээ нь эхний ээлжинд бидний тавьж байгаа зорилго юу вэ гэхээр байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр бий болгох юм бол энэ хөнгөлөлттэй жишээ нь татвараас хөнгөлөгддөг гэдэг ч юм уу. Ийм бийжиж бид нар цаашдаа химийн янз бүрийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүд багасаад жинхэнэ байгаль дээлтэй эко бүтээгдэхүүнээ дэмжиж ажиллах юм аа. Монголчуудын хувьд болохоор энэ ямар их ашигтай вэ гэхээр монголчууд бид нар өнөөдөр малынхаа бүтээгдэхүүнийг дахин боловсруулах тийм үйлдвэрүүдийг дэмжихээс гадна хүмүүсийн оролцоо, хүн бүрийн гараар хөдөлмөрлөдөг, хүн бүрийн байгаль дээлтэй хийдэг бүтээгдэхүүн хийхэд туслалцаа боломж бүх юмыг хангах ийм зорилготой. Бидний өвөг дээдсүүд угаасаа ийм байсан. Бид нар өнөөдөр алдсан, бид нар өнөөдөр одоо энийг засахын тулд олон компаниуд хамтарч ажиллах ийм гоё үе ирж байгаамаа. Тийм болохоор чөлөөлийгээд улсын засгийн газрын гаргаад байгаа тэр хэмжээнд энэ маш зөв алхам болсон. Яагаад тэгэхээр бид нар дарамтгүй юм хийж чаддаг хүмүүсээ дэмжихээс гадна өөрсдөө хөдөлмөр эрхлэх, өөрсдийнхээ болцоо, өөрсдийнхээ чадвар, өөрсдийнхээ оюун ухаан, өөрсдийнхээ хэрэглээг бий болгох ийм нөхцөл бүрдсэн болохоор монголчууд энд идэвхтэй оролцох байхаа л гэж бодож байгаа. Тийм миний өөрийн сонирхол гэх юм бол би өөрөө гар урлалыг дэмждэг хүн.
надад үйлдвэрлэлийн гэхээс илүү хүний сэтгэл, хүний оюун, хүний хөдөлмөр шингэсэн тийм зүйлүүдэд би маш их дуртай. Хөдөө аж ахуйн тойрог эдийн засаг гэх юм бол органик бордоо бид нар өнөөдөр мал аж ахуйн тэр их үнэтэй баялагуудыг ерөөсөө ашиглаж чаддаггүй. Одоо жишээ нь Чехийн хувьд гэх юм бол энд бас малынхаа одоо гарсан хаягдлаар цахилгаан үйлдвэрлэж байгаа. Тэрнийгээ бас дэмжиж ажиллаж байгаа. Дээрэс нь маш их үйлдвэрүүд хог хаягдал дээр аюул их анхаарч ажилладаг. Энэ системийг бий болгохын тулд бид нар өөрсдөө бас суралцах хэрэгтэй байгаа юм л та. Монголд хийгдэж байгаа үйлдвэрүүд, сүүлийн үед гарч байгаа үйлдвэрүүд органик гэдэг дэмжигтэд явж байгаа үйлдвэрүүд бол маш зөв. Бид нар өнөөдөр Монголынхаа ирээдүй хамгийн гол нь ирээдүгээ бодох хэрэгтэй цаг болсон. Тэгээд машин үйлдвэрлэл, машин засвар, машины чиглэлээр ажилладаг энэ хүмүүс тэр хуучин батраа, хуучин юмнуудаа хаана хайдаг вэ? Хэн ч мэдэхгүй. Би өнөөдөр судалгаа авсан л та. Өнөөдөр та батраага юм уу гар утсаа юм уу ашиглахгүй болсон зүйлүүдээ хаашаа хайдаг вэ гэсэн чинь хогийн сав руу. Тэр хогийн сав нь дахиж цаашаа очиод нэг газар л булагддаг. Тэр булагдж байгаа тэр одоо чинь байшин барилга нураалаа гэхэд эднийгээ аваачаал нэг газар авчиж болчдөг. Тэгээ дахиад нөхөө хаал, дахиад тэрнийгээ дахиад булаад энэ монголчин угаасаа тэр чигээрээ хогны орн боллоо шүү дээ. Ийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө гаргалгаа гэдэг чинь хогн дээр маш их анхаарах ёстой асуудал байна. Маш их. Тэр хог руу орж байгаа тэр технологи одоо энэ цахилгаан барааны хэрэглээний хогны хаягдлуудыг зүгээр авчид болж байна гэдэг чинь бид нар өөрсдөө мэдхгүйгээр газар нутгаа маш их хордуулж байгаагаа ерөөсөө ойлгохгүй байгаа. Энийг сургуулийн ч заадгүй, хүмүүс нь ч мэддэггүй. Энэ одоо бараг хогл юм чинь гэл тийм сони юм сэтгүүтэй амьдрах. Одоо ийм боломжгүй цаг үе ирсэн болохоор л анхааруулга гэдэг утгаар хогийг бизнес болгох. Одоо миний төлөвлөд байгаа юм юу вэ гэхээр би Монголд батарей эдийн засгийг эргэлтэнд оруулна. Тийм үйлдвэр байгуулах тийм сонирхолтой болохоор энэ дээр би монголчуудыгаа бас хамтарч ажиллах баха гэж бодож байна. Яг тэгэхээр технологийн салбарт би өөрөө олон жил ажилласан болохоор надад туршлага байгаа. Дээрэс нь монголчуудад айгүй их боломж орж ирж байна. Тийм болохоор бид нар өнөөдөр нэг хүнийг муулахаас илүү хамтраад сэргэн босох, байгалаа хамгаалах, уул уурхаан чиглэл гэх юм бол уул уурхаа дээр байгальд ээлгүй байгальд хортон ус одоо жишээ нь ус бохирдуулдаг гэдэг ч юм уу ийм чиглэлээр дахиж цаашаа явахгүй. Нөхөс сэргээх чадваргүй байх юм бол харин бид нар бараг дэмжигдэхгүй зогсогдно гэсэн үг. Тийм болохоор технологиг ашиглаад энэ байгальдаа ямар гоё байгалаа сүйтгэхгүйгээр байгальдаа ээлтэйгээр яаж ашиглаж, яаж зөв хэрэглэж
яаж зөв шийдэлд хүрэх вэ гэдэг дээр л одоо энэ олон улсын байгууллагууд аягүй их анхаарч ажиллаж байгаа. Би олон улсын байгууллагуудтай яагаад хамтрах болсон бэ гэхээр дэлхийн өөрөө ийм орчинд одоо цаашдаа бүр энэ хогондод барагдаад цаашаа явах боломжгүй болсон болохоор олон улсын байгууллагуудын хамтрал маш чухал болсон. Энийг нэг хүн ганцаараа хийхгүй, нэг улс ганцаараа хийхгүй. Тийм болохоор энэ систем тойрог эдийн засгийн системээр явах болохоор улс орнуудын засаг захиргаа бүгд хамтарч ажиллах ёстой. Шийдэл нь бол ерөөсөө боловсрал, бодлого хамтын ажиллагаа л байгаа байхгүй юу? Өнөөдөр бид нэр уйлал юм, тэнд газар ухчин, тэр нь ингэж юм, тэр юмыг сүйтгэхэд байна гэд уйлаад ингээд фейсбુક дээр бичдэг боловч бид нар гаргалгаагаа зүв болгох. Тэрний дагаад ажлын байртай цэвэр Монголыг бүрдүүлэх. За Монгол гэхээс лөө ерөөсөө дэлхийн хэмжээнд авагдах арга хэмжээ. Тойрог эдийн засаг бол ерөөсөө сонголт биш байхгүй. Энэ бол амьд үлдэх стратеги. Бидний өвөг дээдсүүд яагаад олон мянган жил байгальтай ээлтэй амьдраад өнөөдрийг хүртэл бид нар мал аж ахуйгаа алдаагүй ингэж ирсэн бэ гэдэг болвол эн чинь ухаан. Тийм болохоор их хэрэглэнээс салаад зөв хэрэглээнд орох, зөв хэрэглийг дэмжиж ажиллаж байж бид нар маш гоё ирээдүг бүтээн босгоно. Өөрөөр гэх юм бол жижиг дунд бизнесүүд энэ дээр оролцох боломжтой. Жижиг дунд бизнесүүд нь гол нь байгальтай ээлтэй байх юм бол маш их боломжууд гарч ирж байгаа. Монголчуудыг би хөдөлмөрч хүмүүс гэж боддог. Хамгийн гол нь биднэрт ямар ч тийм дэмжих бодлого байгаагүй болохоор бид нар гутардаг байх гэж би өөрөө дотроо ойлгосон. Тийм болохоор энэ дэмжих систем гэдэг имийг монголчуудад гаргаад өгчих юм бол юу л юу хийж болж байна. Ямар нэгэн асуулт байвал асууж болно шүү. Тэгээд дээрэс нь байгаль хамгаална. Одоо удахгүй СОП 17 Монгол зохион байгуулагдана. Энэ дээр энэ тойрог эдийн засаг энэ чиглэлээр яригдах бах. Энийгээ дагаад олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалт дахин ашиглах, дахин боловсруулах гэдэг чиглэл рүү орно. Энэ бол миний хувьд бол маш гоё мэдээ. Яагаад тэгэхээр би өөрөө олон жил Монголда хичнээн би гадаад байгаа ч гэсэн олон жил Монголын төлөө санаа зовсон, байгалаа яаж сүйтгэж байгааг харсан. Байгальтай хүмүүс нь ямар ч ээлгүй болсныг мэдсэн болохоор өөр сонголт байгаагүй л дээ. Боломж энэ ерөөсөө хог гэдэг ерөөсөө боломж гэж харах ёстой. Дээрэс нь бизнес гэж харах ёстой. Чиглэлүүд нь үйлдвэрлэлүүд одоо хуванцар савнаасаа эхнээсээ гарах зорилго тавиад явж байгаа. Тийм болохоор хуванцар сав гэдэг бол байгальд маш их хор нөлөө үзүүлдэг. Дээрэс нь энэ цахилгаан барааны хог хаягдал.
Хэрвээ бид нар энийг боловсруулж чадаад хийгээд бүтээх юм бол бид нар тэгж их ухаад ийш тийш зараад гаргаад ах шаардлагагүй болж байгаамаа. Өөр гэх юм бол ерөөсөө л асуудал утаа хог хаягдал усны хомсдол. Энийг засах аваад хэрэглээд хайдаг биш, хайсныгаа буцаагаад эргүүлээд боловсруулаад хэрэгэлдэг. Ийм болох юм аа. Би тэгээд анх удаага ингэж ивент хийж ярьж үзэж байгаа болохоор жоохон юу байна. Жоохон туршлага дутж байна. Гэхдээ яах вэ? Зүгээр өөрийгөө ойлгуулад өөрийгөө танилцуулах хэмжээнд оролдож байгаа гэдэг нь бас нэг яах вэ? Чухал юм. Тэгээ дээрэс нь миний зүгээр өөрийн боддог зүгээр Монголыг яаж хөгжүүлэх ёстой вэ гэдэг дээр их санаа зовдөг. Хүний хувьд бид нар өнөөдөр нэг Улаанбаатартаа шавж амьдрахгүйгээр орон нутгуудаа хөгжүүлнэ. Орон нутгуудаа энэ дээр боломж болцоо юу вэ? Эднэрийг бас гарч шийдэл гэдэг ч юм уу ингээд хамтарч ажиллана. Орон нутгуудаа дэмжиж, орон нутгуудынхаа эмнэлэг, сургууль бүх юмтай л ер нь хамтарч ажиллана гэж бодож байгаа. Тийм болохоор монголчууд биднэрт гоё ирээдүй ирж байна. Бид нар өөрсдөө байгалаа хамгаалах боломж гарч байгаа. Бид нар өнөөдөр дахин боловсруулах үйлдвэрлэлийг хэрэгжүүлснээр бид нар ерөөсөө л их ухдаг биш, зөв ашигладаг, зөв хэрэгэлдэг ийм систем рүү орж байгаа шүү гэж хэлээ да. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Асуух зүйл байвал асуугаарай. Ер нь би тэгээд нэг юм сонжруулж ярих гэхээс илүү зүгээр л гол цөмөд ийм л ингээд тусгаад хэлчлээ. Нэрээдөө гой бүтээгдэж байгаа. Энэ дээр санаа зовсны хэрэггүй. Хамгийн гол нь хамтаа ажиллагаа, хүн бүрийн ухамсар, хог хэрэглээгээ зөв хаях. Тэрний орчныг нь энэ хотын захиргаа, орон нутгийн захиргаа, засгийн газрууд хэрэгжүүлэх ёстой. За тэгээ баярлалаа.